Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээтэй холбооны ээлжид нээлттэй хичээл эхлүүлжээ. Хичээл 179. Энэ хичээлээр үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн хөлс угаар тогтмол хүчин зүйлсийн нөлөөллийг нэгтгэн багцлж судлах мөн төрчлэн энэ аргыг дифференциал тооцооллын аргатай жишиж үзэх зорилго тавилаа. Холбогдох нийгмийн сүлжээний хаягийг нь зааж өглөө. За энэ хичээлийг гүйцэтгэхэд шаардлагатай математик томьёол энд өгөгдсөн байна. Харин өмнөх хичээл 178 дээр энэхүү математик томьёолыг хоёр хэсэг болгон задлсан. За эхний хэсэгт нь бол үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн өдөрдөн хувьсах хэмжигдэхүүн X болон хувьсах үйлдвэрлэлийн зардлын түвшинг илэрхийлэгч C нэмэх нь G-ийн нөлөөллийг авч үзсэн. Хоёр дахь хүснэгтэнд нь үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн өдөрдөн хувьсах хэмжигдэхүүн X болон зардлын тогтмол хэсгийн түвшин А хуваах нь X-ийн нөлөөллийг тусад нь авч үзэж урд нь нэгтгэн тайлбарласан болно. За энэ хичээл дээр үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн өдөрдөн хувьсах хэмжигдэхүүн машин цаг болон мөн үйлдвэрлэлийн зардлын тогтмол хэсгийн түвшин мөн төрчлэн үйлдвэрлэлийн зардлын хувьсах хэсгийн түвшин C нэмэх нь X эдгээрийн нөлөөллийг нэг хүснэгтэнд нэгтгэн харуулж тооцоолог гүйцэтгэлээ. За энэ хүснэгтийн эхний багнанд нь бол төсвөрөх хүчин зүйлийн тооцоол илэрхийлэгдсэн байна. За энд бол машин цаг болон үйлдвэрлэлийн зардлын хэлбэлцэлд нөлөөлсөн тогтмол элементийн түвшин мөн хувьсах элементийн түвшин энд бичиж бүрдэнгийн нэгтгэн харууллаа. За хоёр дахь мөрөнд машин цагийн гүйцэтгэлд ногдох үлдэх гурван хүчин зүйлийн төсөд түвшин бол энд харуулсан. За ингээд математик томьёол болон дөрөнд харгалзах тоон өгөгдлүүдийг бол бичиж дүнг нэгтгэн гаргалаа. За ингээд бол үйлдвэрлэлийн зардлын хэмжээ бол $625,000 болсон. За энэ $625,000-аас бол эхний мөрийн тооцоолол $600,000-ыг хасахад бол машин цагийн хэлбэлцлийн нөлөөлөл энд гарсан байна. За үүнийг бид шинжилгээнд хувьсах болон тогтмол өршин хэлбэлцэл гэж нэрлэдэг. За үүнийг бол өмнөх хичээлүүд дээр бол энэ нь бол хоёр хэсгээс бүрдчихсэнийг та бүхэн мэдж байгаа. За энд бол тооцоолыг багцлж нэгтгэсэн учраас энд бол нэгсэн тооцоол бол энд бичигдсэн байна. За дараагаар нь бол хамгийн сүүлийн мөрөнд бол гүйцэтгэлээрх үзүүлэлтүүд өгөгдсөн байна. За үүнээс машин цагийн гүйцэтгэлд ногдох төсвөрөх холбогдох үзүүлэлтүүдийн хэмжээ өгөгдсөн. За ингээд бол үйлдвэрлэлийн зардлын хэмжээ $630,000. Үүнээс гүйцэтгэлд ногдох холбогдох үзүүлэлтүүдийн төсөвт хэмжээг авч урдан нэгтгэхэд бол $625,000 гарсан. За ингээд 3 дахь мөрөөс 2 дахь мөрийн том үзүүлэлтийг хасахад бол энд 5,000 гарсан. За энэ бол хөлс болон тогтмол хүчин зүйлийн нэгдсэн нөлөөллийг бол
харуулж байна. За үүнийг задлан үзүүлвэл энэ бол 3 үзүүлэлтүүдийн нөлөөллийн айл бүрийн нийлбэрийг харуулж байгаа. За энэ 5,000 бол эхний хэсэг нь юу вэ гэхээр бол энэ $18,750 бол хасах тэмдэгтээ гарсан, өөрөөхөө бол зохистой зардал хэмнэгдсэн байна. За энэ бол ашиглалтаагүй хүч чадлын хэлбэцлийн нөлөөлөл бол энд байна. За дараагаар нь бол энэ шууд материал болон хуургалтын зардлын нөлөөллийг бол тус нь гаргасан байна. За энд нь бол цэгийн нөлөөлөл буюу шууд материалын зардлын нөлөөлөл 9,500, хуургалтын зардлын нөлөөлөл бол 14,250. За эдгээр нэгдсэн төвн 23,750 байгаа. За эдгээр тооцоолоо бид нэр өмнөх хичээл дээр 2 хүснээр задлан харуулж холбогдох тайлбарыг бол хийсэн байгаа. За ингэж хувьсах хэмжигдэхүүнийг ээлжлэн орлуулах аргаар тооцоолсон хүчин зүйлийн нөлөөллийг бол мөн дифференциал тооцооллын арга хэрэгжилж энэ тооцоолыг харуулсан байгаа. За математик томьёол нь бол энд өгөгдсөн байна. За үүнийг энд ихэд зардлын тогтмол хэсгийн түвшин энд төсвөр мөн хувьсах хэсгийн түвшин мөн төсвөр. За C нь бол шууд материал, DX нь бол хуургалтын зардал байгаа. За тэдгээрийн холбогдох төсвөрөх түвшин энд өгөгдсөн. За тэндээс түүнийг энэ өдөртөн хувьсгаж хэмжигдэхүүн буюу машин цагийн гүйцэтгэлээс төсвөрөх хэмжээг нь хасаад сүүний ялгарыг бол аргуул энэ төсвөрөх хэмжээг бол үржүүлэхэд бол 25,000 гарсан. За энэ бол бүр ишгийн хэлбэлзэл хоёр зүйлээс бүтээдрүүн хийсэн тогтмол болон хувьсах хэсгийн бүр ишиг. За дараагийнх нь бол хүч чадлын ашиглалтын хэлбэлзэл энэ дээр бичигдсэн. За үр дүн энд бичигдсэн байна. За дараагаар нь бол энэ хоёр тооны алгебрын нийлбэр бол 23,750 гэсэн. За энэ бол зарцуулалтын хэлбэлзлийг илэрхийлж байгаа. За ингээд энэ тооцооллын үр дүн бол 30,000 гарсан байна. За энэ 30,000 нь бол нийт зардлын гүйцэтгэл 630,000-аас түүний төсвөрөх хэмжээ 600,000-ыг хасгаад бол ялгар нь бол эерэг тэмдэгтээ 30,000 гарч байна. Өөрөөр хэлбэл хэлбэлзэл бол зохисгүй. Учир нь бол зардал нэмэгдсэн байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.